За ингээд сайхан дулаарлаа да. Дугуйтайгаа явахад асуудал юу болж эхэллээ да. Одоо ганц проблем байна. Энэ их шавхаа, энэ их цас шавхаа болоод өстой хизээ дууснаа. Ой. Энэ харда манай байр ингээд хотхноосоо төвжирсэн. Үүднээсээ төвжирсэн. Гарахтаа л ийм байх би одоо яаж машинт явах вэ? Улаанбаатарт ингээ машинтай явахд улам л хэцүү болоод байгаа. Одоо би ингээ 10 дугаар орноос гарч байна. Миний бичлэг ингээ надтай нэг зүрхээ уралдтыг. Машинтай үнтэй. Бүгд маажхгүй гэдэг байгаа шүү дээ. Гэтэ нэг проблем байж болно. Дугуйны төгсрөл үүсдэг болвол яах вэ? Энэ бичлэгийг үзээд бүгд дугуй ондог болоод гэж. За ингээд ингээд дугуйны төгсрөл болдог болчвол сайхан ч юм уу. Юу нэг хин хожих юм шүү дээ. Баруун 4 замаас 4 зам хүртэл 30 минут төгжирнээс 3 цаг төгжирснээс машин ба дугуйтай явах зайгүй. За гэрлэн дохой зөрчин дуучлаарай. За ингээд замын халдваргаа ерөнхийдөө бол гайгүй болцсон. Гэтэ энэ бичлэгийг үзээд дугуйтаа гарах гээд яарж байгаа хүмүүс үйлчигээ дугуй унааг бол бас нэгийг бодох хэрэгтэй баха. Яг тэгэхээр дугуй зөвшөөрөл нь 3 сар байдаг.
Ямар нэгэн эрсдэл гарлаа гэж тооцоход шууд таны буруу дуутай юу явж байгаа хүний буруу болох магадлал нь шууд утгаараа үүснэ. За зүгээр боли энэ чи миний урд нэг өстой явж байгаад хаалгаа онгоолгоод би хаалгыг мөрөх юм бол тэр хүний буруу яасан ч болохгүй. Буруу газар зочсон буусан гэж буруу болохгүй. Ягаад гэм бол миний буруу болноо. За дуутай байна. Ер нь ингэж хэр харагдаж байгаа юм болоо. Би одоо камераа шалгаж үзсэнгүү гараад ирчлээ. Энд амар хурдан яваад шүү дээ. Я машинд гүйцээд тэгэхээр урам ороод ит юм аа. За энэ гэрлэн нөхөн дээр жоохон зогс та. Энд ч бол зогсохгүй болохгүй ачаалагтай. Энэ үргэн замд дондор нь машин явах, дугуй явах зайгүй болох гэж шахах юм аа та нар. Ямар баримж явах гээд энэ хөрөөс. Цааталтаа шахаа явчих гэж. Ингээ араас өрхий сигнал тий. Атаарсан тал тэр багтаа. Автобусны буудлын дээр битүү хүнтэй боломжоор авсан хүмүүс зөндөө ихтэй. Одоо ингээд энэ замуудын шишээ машинуудын шишээ 1 2 4 5 6 7 8 9 10 хүн нь ингээл 15 машин өнгөрөхөд 15 машины ингээ ганцхан Оо эцтаа галаа харцсан шүү дээ. За сая метро дуусаад метрогоо цэнэглээд за тэгээд тамхи асаагаад очлоо.
дугаан оноо явж байхдаа тамхи татсан ингээд дугаан холбооны нэг ах намайг загинжсэн. Гэтэ би тэр ахыг танихгүй л дээ. Зүгээр харж байсан дугаан холбоонд болон Монголын дугуйчдад маш өндөр хувь нэмэр оруулсан ах байсан л та. Би машины цаанаас загнуулаад тэгээд машин дотроос намайг загнаж тэгээд би таагүй. Бүгд цагаа бүр гэж байгаа шүү дээ. За ингээ бөмбөр худлааны төв дээрээс саяны төвчл явсараа байгаад бөмбөр худлааны төв дээр ирээд инээс цаашаа гайг болчихж байгаа юм да. Бөмбөр үнэхээр хямдхан байгаа шүү. Байсан бол одоо 25 дээр явж байгаа. Гэрийнхээ үүднээс гацсан. Заавчлаарай. Нэстэ гоё дүрм төрчлөө. Улаанбаатар гэж. Явахгүй зогсож л байна да. За ингээд дараагийн төвчрөл. Энэ Баянмөрлийн тойроглогоо үүссэн төвчрөл байгаа.
Баян-Бүрдийн толгоос дуу айл руу чиглэсэн юм биш үү? Төгжрөл юм биш үү? За ингээд би тэнгис рүү явахгүй. Таир ч урсгал өрөөд байгаа биш үү? Цайц юм би. Тийшээ гарцаа нах юм дэ тийшээ гарцаар гараач.